Сайн байна уу? Намайг Алекс гэдэг бөгөөд 12 настай байхад надад иймэрхүү тохиолдсон. Би Лаатар улсад хүн амралтай газар амьдардаг. Хүмүүсээр дүүрэн байна. Би найз руугаа залгалтаа. Бид орон нутгийн цэцэрлэг түрээлэнд дуусахаар шийдсэн. Шөнийн 1 цаг болж бид цэцэрлэг түрээлэнд ирлээ. Бид энэ цэцэрлэг түрээлийг тойрон алхсан бөгөөд энэ цэцэрлэг түрээний хинч байсангүй. Бид яг хотын төвд амьдардаг болохоор бид тийм ч их байдаггүй. Хүн ам ихтэй 1 цаг болсон болохоор юу ч бодсохгүй. Бид нар зүгээр тийш алхаж байж найз минь чанга аригч авчирч бөгөөд залгсан. Бид хүүхэд байхасаа заваасаа зүсдэг байсан бөгөөд тэр цэцэрлэг түрээлэнд энэ хөвгөлтэй дууны алхих динээс хөвгөлөж хэдэн метр алхах уу. Гэнэт бид энэ хэсэг хүмүүсийг хачин байрлаж зогсож байхад харав. Би найзтай орон гэргүй хүмүүс байх шиг байна гэж хэлсэн. Харанхуй байсан болохоор би тэндээс юу ч харсангүй. Тиймээс би сониуцсан гараа жоохон ойртлоо. Бид эдгээр хүмүүсийг харж байна. Тэд халдсан бомбор хүрэн том хамар гутал тэд надад арьсан толгой санагдуулсан. Арьсны толгойнууд ихэвчлэн арьсангоор ялгах гадуурхдаг маш их байсан учраас би харанхуйтай. Би найзтай ахаа эндээс явахаа гэж тэр яагаад бид тайлбарлахыг цаг алга. Бид одоо явах ёстой гэж байна гэдэг. Тэр яагаад гэвэл гэтэл гараад ир гэж хөөс хүүхэд наашир гэж хашгирхан сонсогдов. Бид цочирсан. Би хөсчгсөн. Би юу ч хийлээгүй. Тэгээд тэд ахин хашгирав. Би одоо наашир гэж хэлсэн. Би айсан. Би юу ч хийлээгүй. Би найз руугаа харахад тэр маш их айсан. Би тэдэнд рүү эргэж хавтал тэд бидний зүг гүйж байв. Би найз руугаа гүү гэж хашгирав. Мөн бид айж байсан. Бид айж бол хурдан гүйсээр цэцэрлэг түрээлэнгээс гарлаа. Бид гудамжид хэнийг ч хараагүй. Гэхдээ бид кафе харсан. Олон нийтийн газар байсан болохоор тэнд хүмүүс байх болов уу гэж бодсон. Тиймээс бид тийшээгүй. Бидний кафе руу гүүхээс өмнө би араас нь харуул тэр нүүрэндээ муухай анисээр бидний хөөж байгаа хэвээр харлаа. Тэгээд бид энэ кафе руу гүйж очиж хинч байхгүй. Бид андуурсан. Бид яг өөрийгөө төвчж тэнд төвжигдсэн байхдаа цагдаа дуудаж бодох угаалгын өрөө олохыг хүссэн. Угаалгын өрөө олсонгүй. Бид юу хийхээ мэдэхгүй байсан. Бид араас нь хатаад тэд кафе руу орсон байлаа. Бид анны буудан байсан тул дутхаас өөр арга байсангүй. Бид тэнд зогсож байсан. Тэд бидэнд рүү гүү. Нэг нь намайг нөгөө найзыг нь бариад авлаа. Бид тусан гүн хасаас байгаас кафед хийж байсангүй. Намайг барьж авсан хүний чихэн цус болсон гараар шарх сорилттой хашгирах тэмээтэй байв. Амаа тат. Би тэдэнтэй хамт ирнэ. Тэр миний чихэнд хашгирав. Тэд бидний кафегаас гаргаж аваад цэцэрлэг түрээлэнд рүү буцаан хүргэж байна. Би ухаангүй айсан. Би нүдээ ханаад сая л зарцаж эхлэв. Би найзынхаа уйлахыг сонссон. Гэтэл гэнэт цагдаагийн дуу тогоо сонсогдов. Эдгээр арьстай толгойн азар бидний зүгээр тавиад хурдан гүйж эхлэв. Би дайж байсан. Би дайсандаа гэрэлтөөгөө гүйж ирээд унтаад маргааш нь аав ээж хоёр ажилласаа буцаж ирээд болсон бүх зүйлийг аав ээжтэй ярьлаа. Тэдний ямар дүүс төрхтэй болохыг тайлбарлахад ээж нь хамгийн аимшигтай хачин царайтай байв. 4 цаг орчмын дараа хэн нэгэн түүний хаалгыг тогшов. Бид хаалгыг онгойлгоход тавтаа байв. Тэд өмнө өөр олон хүүхдүүдтэй хөөж байсан тул бид тэднээс зугтаж чадсандаа үнэхээр хаттай байсан гэж. Цагдаа нар хүмүүс рүү дайрж байсан, домдол явж байсан. Юу болсон бол гэж бодоход айсандаа тэшиж байв. Та үхлийн сахисан тэнэрийг харж байсан уу? Би 4 настай босож ирсэн гэдэг